Бүгд найрамдах Казахстан улс төрийн ажил хийж байгаа Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэг 2026 4-р сарын 21-ний өдөр ерөнхийлөгч Токаев Аккардо ордондоо аль биесээр угтаа авлаа. Ерөнхийлөгчийн Аккардо өргөний өмнөх талбайд хоёр орны төрийн талбайг мандуулж, төрийн хүнд таруулын захирагч Монгол улсын ерөнхийлөгчд айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын төрийн тулалт ихшгэлсэн. Ерөнхийлөгч Токаев Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль Орос улбаны улсын гадаад хэргийн яамны дипломат академи төгссөн. Онц бөгөөд бүрийхэд элчин сайд цолтой. Улс төрийн шинжилгээ ухааны доктор. Орос, Хятад, Англи, Франц хэлтэй. 1975 онд зөвлөлт холбоот усаас Сингапур улсад суугаа элчин сайдын яамны ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн. Улсынхаа гадаад хэргийн сайд, ерөнхий сайд, сенатын даргаар ажиллаж байгаад 2019 онд төрийн тэргүүнээр сонгогдсон. Мөн үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу 2022 онд болсон ээлжид бос сонгуульд 81.31% санал авч дахин сонгогдчихэ. Казахстаны ерөнхийлөгчийн Аккардо өргөө 2004 онд ашиглалтанд орсон. Цагаан ордон гэсэн утгатай. Гантиг танхим, алтан танхим, 100 танхим, дорны танхим, зочдын танхим, өргөдгсөн хилцээрийн танхим, аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны танхим зэрэг 12 өрөөтэй номын сан цэцэрлэгт хүрээлэнтэй. Орон цэнхэр өнгийн бөмбөлгөн мөнх хөх тэнгэрийг бэлэгддэг бөгөөд Казахстаны төрийн талбайны өнгөтэй ижил байдаг. Эрх чөлөө тусгаар тогтнол инх тайван ард түмний эв нэгдлийн илэрхийлэлт болгож өргөөний ороо дээр нарны цацараг бүхий гэрийн тоон бүргэдийн дүрсийг байрлуулжээ.